Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ 20 дугаар сарын 13-ны Баасан гарагийн мэндийг өргөн дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлж эц дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Үзэгч та хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Мэдээ. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2025 оны гүйцэтгэлээр 551.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 593.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэн жилийн төлөвлөгөөгөө 108%-аар давуулан биелүүлжээ. Мөн уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна. Одоо үзэгч та бүхэн дархны төмөрлөгийн үйлдвэрээс бэлтгэсэн сурвалжлагыг үзүүлэх гэж байна. Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатаар засгийн газрын сайд нарын хамтаар ган үйлдвэрлэлийн зохицуулбар байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор дархны төмөрлөгийн үйлдвэрт өнөөдөр ажиллалаа. Тус компани нь 12.6 сая тонн нөөцтэй хус дуулын ордыг эдийн засгийн хэрэглэнд оруулж түүхийн эдийн доктортой хүүсрийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг хэлээ. Энэхүү орд нь ган үйлдвэрлэлийн зохицуулбар төслийн түүхийн эдийн хэрэгцээ хангах стратегийн өндөр ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан тэзүүг эзэслэн боловсруулж хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаных нь даалгалаа. Мөн зохицуулбар байгуулах газрыг яаралтай улсын тусгай хэрэгцээнд авахыг Дархан Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Төслийн үр дүнд нийтдээ 1200 орой ажлын байр бий болох боломжтой. Засгийн газрын зүгээс Дархны төмөрлөгийн үйлдвэрийн валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд 117 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн юм. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Мөн 28.4 мянган тонн гам бүтээгдэхүүн 2.4 сая тонн төмрийн хөдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос хойш 2.3 дахин нэмэгдүүлжээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр 117 сая долларыг төлөвлөх үүргийн дагуу 2025 оны эхний хагас жилийн байдлаар 127.4 сая долларыг төвлөрүүлсэн байна. За баяжмал тээвэрлэлтийг 2024 оны 7 сарын 1-нд 100 ширхэг ачааны вагонтой тээвэрлэлтийг хийж ирсэн бол 2025 онд 1000 ширхэг ачааны вагоноор тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийсэн байна. За мөн вагоны эргэлт 2024 онд 175-аар эргэжсэн бол 2025 оны жилийн эцсийн байдлаар вагоны эргэлтийг 3 болж нэмэгдүүллээ. За үндэсний баялагын санд мөн 2023 оны ногдол ашгийг 2024 оны 12 дугаар сард 13.6 тэрбум төгрөг, 2024 оны ногдол ашгийг 2025 оны 2 дугаар сард 26 тэрбум төгрөг. За 2025 оны ногдол ашиг болох 36.1 тэрбум төгрөгийг 2026 оны 2 сарын 2-нд төвлөрүүлж нийтдээ 75.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. За нийт ажилтны дундад цалин 2024 онд 3.9 байсан бол 2025 он жилийн эсийн гүйцэтгэлээр 5.1 сая төгрөг болсон байна. За төслийн төлбөрийг товчхондоо танилцуулъя. За сая дурсан хус дуулын лицензийг бид бүхэн эдийн засгийн эргэлтэнд орохоор төлөвлөж байна. Ордын нөөц бол 12.6 сая тонн, төмрийн хөдрийн анхдагч хөдрийн биет бол 53.4% агуулгатай. За үнийг бол 7 жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөж байна. Жилийн борлуулалтын орлого 167 тэрбум төгрөг, төсөл хэрэгжиж дууссан хүртэл 1.1 их найдын борлуулалтын орлого төвлөрүүлнэ. За хус дуулын ордын нөөцийг нэмэгдүүлэх бас бидэнд боломж өгсөн. За юу вэ гэхээр хус дуулын орд маань өнөөдрийн байдлаар 39 га талбайд байршиж байна. За Open Feed буюу хайгуулын лиценз эзэмшдэг компани лиценз бол лицензийн төлбөр төлөөгүйгээс болж цуслагдсан байгаа. Энэ нь бол 3 шатны шүүхээр яваад Open Feed дээр олох боломжгүй гэдгээд 3 шатны шүүхийн шийдвэр гаргасан. За үүнийг бол Дархны төмөрлөгийн үйлдвэр шилжүүлж өгөх боломжтой бол одоо ерөнхийдөө одоогийн байгаа нөөцийг 3-аас 4 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Ингэснээр цаашдаа ган үйлдвэрлэлийн зохицлын түүхийн эд болон хангалтыг сайжруулж ажиллах юм аа. Энэ орд газрын ашиглалтын төлөвлөгөөтэй үйлдвэрийн төлөвлөгөө хөрөнгө оруулагчтай ярилцах эрчимжүүлэх шаардлагатай. За ингээ энэ ондоо бол энэ үйлдвэрлэлийг ангийн үйлдвэрлэлийг ажиглах ёстой. Ган хэдий хурдан гантай төмөртэй үйлдвэртэй болно. Тэр хэмжээгээр улсын хөгжилд хувь нэмэр оруулна. Энэ стратегийн ордын хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Тэр Open Feed-ийг саярсан. За хостуул болон бусад төмөртэй бусад орд газруудыг олон улсын стандарт аргачлалын дагуу Жорк стандартын дагуу ордыг иж бүрмөнлж нөөц нь дуусж байгаа ордуудад нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэж нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төр засгийн газрын түвшинд авлаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах удаашралтай байдаг. Компани удирдлагын түвшинд бол илүү шуурхай орд газрын эзэмшил ажилтнууд ч гэсэн бас шуурхай шийдвэрлээд авах болцоод байна. Аймгийнхаа бас аймгийн удирдлагуудтай энэ газартай холбоотой асуудлууд ярилцаад бэлтгэсэн байна. За өмнө нь ингээд бас тусдаа явж исэн энэ бодлогын арга хэмжээнүүдийг нэгтгэж
таны гаргасан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг одоо бэлэн байдалд орсон байгаа. За энэний өмнөх засгийн газрын хуралдаанаас өмнө одоо бид аж үйлдвэр эрдэсвэлгийн яамд байгуулагдсан ерөнхий сайдын ажлын хэсгээс засгийн газарт одоо банкын үйлдвэр барих ажлыг сонгон шалгаруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, олон улсын төсөл сонгон шалгаруулахад бэлтгэл ажил бэлэн болсон байгаа. Манай Дархуул аймагт баригдах банкын үйлдвэрийн одоо газартай холбоотой асуудлыг аймаг орон нутгийн удирдлагатайгаар ойлголцсон байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хэлцэх асуудал нь орцсон гэж ойлгосон тийм ялгаагаар. Тэгээ азаар орцсон байгаа. Аж үйлдвэр эрдэсвэлгийн сайдаас бол хүсэлтэд тавьсан 1000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд болж одоо хэрэгжүүлэх чиглэл рүү орно. За банкын үйлдвэрийг иргэн тойронд бол үндсэндээ жижиг одоо машин үйлдвэрлэл, за ган бэлтцүүд хийх, за бусад одоо гангаар хийх үйлдвэрлэлүүдийн юм кластер үйлдвэр болохоор ингэж төлөвлөгдөж хийж байна. 2 сая тонны хүчин чадалтай, за хамгийн багадаа ийм одоо 2000 хүний байнгын ажлын байртай ийм одоо байх үйлдвэрийн төсөөлөлтөөр ингээд ажиллаж байгаа. Тэгээд Ерөнхий сайд зандан шатаараа дархны төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд цаашдаа хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлж нөөцөө нэмэгдүүлэхийг үүрэг болголоо. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үздсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа сайд байх эсхийг онцоллоо. Дархны төмөрлөгийн үйлдвэр 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж 102% гүйцэтгэлтэй ажиллав. Харин уул уурхай олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Дархуул аймгаас тодорхойлсон улсын аваргуудад шагнал гардуулах ёслол боллоо. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцсан. Бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан өнгөрч буй модон могой жилийн Монгол Улсын авраг малчин фермер тариаланч алтан төллийн эздэд шагнал гардууллаа. Дархуул аймгаас улсын авраг малчин 1, улсын авраг тариаланч 2, улсын авраг фермер 1, алтан төллийн эзэн 1 тодорч, улсын хурлын гишүүн Монгол Улсын сангийн сайд Болдын Жавхлан, улсын хурлын гишүүн Монгол Улсын аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдням, Дархуул аймгийн засаг дарга аз жаргалнаар шагналыг хүндэтгэн гардууллаа. Улсын авраг малчнаар Нямагийн Даваа сүрэн, улсын авраг фермерээр Баянбулгийн Гансүх, улсын авраг тариаланчаар Бадарчин Пүрвцогт, улсын авраг тариаланчаар Бадан Баяр сайхан, алтан хурганы эзнэр Ринчингийн нэмэх жаргалнаар тус тодорч шагналаа гарт авлаа. 40 жил ер нь мал малж явна. Малаа жоохон салбарт нэглэн гişүүн 87 онд л болж байсан да. Тэрнээс хойш 40 жил мал малж байна. Тэгээд энэ хүү шагнал хүрсэндээ баяртай байна. Монголын нийт малчтаа тэр тутмаа дархамчуудаа, шарын голжуудаа баярлалаа гэж хэлмээр байна да. Би хоны сүрэг голдуул, богмал голдуул малж ирсэн да. За улс аймгийн юмнууд сууга ахын дүүс болон аав ээж дүүнэртэй саршиндаа сайхан шиндээрээ. Бидний энэ өдрийн шагнал авч байгаа юм бас их бэлэгдэлтэй юм болж байгаа. 2017 онд үндэсний телевизийн 5 нэвтрүүлэг манад иржсэн түүхтэй. Одоогоос 9 жилийн өмнө. Тэгээд одоо энэ өдөр бидний хоёрын гэрт маань одоо энэ алтан хурганы эзэн шагнал маань өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд маш их таатай байна. Тэгээд үндэсний телевизийнхаа бүх хамт олонд болон Монголынхаа бүх малчин нарт түмдээ бүгдэнд нь сар ширийн мэд хүргье. Мөн улс аймгийн өмнө голсон суугаа өндөр насны аав нэмсэр нээж фото болон бүх ах дүү нартай бүгдэнд нь сар шиндээ сайхан шинлээрээ. Малын үйлдвэр сайжруулаад орлогыг нэмэгдүүлэх болдог үхрээ аж ахуй эхэлж ийлээ л да. Үхрээ сайжруулаад явсараад одоо бол яг цэвэр Францын Мон билет хүртэл байна манайх. Одоо төлөвлөлтөд хөдөлмөрөө үнэлүүлэх сайхан байлгүй яах вэ? Бидний гэр бүлийн одоо хөдөлмөрийн үнэлж бүгдээрээ баярлж байна. За нийт дархамчууд болон бүх Монголын ард түмэнд ирж байгаа одоо морин жилдээ ад жаргалтай сайхан шинэлэрэй гэж өрөөе дөө. Би 47 жил мал малж байна. Тий тасралтгүй. Би улс аймгийн сагил сумын ялд нэгдэлт гэдэгт эксүүлээд 83 оноос эксүүлээд мал маллаад өдөө болтлоо мал малж байгаа гэж. Сэтгэл маш гоё байна. Баярлж байна. Тий өр хүүхдтэйг одоо ингэж малаа өвлүүлж их ч одоо ингэж явж байна. Заавынхаа шагналыг авсандаа маш их баяртай байна. Одоо өнөөдөр аавынхаа шагналыг авах зогсож байна. Манай улс аймгийн Тэс сумын угуул
ээж Увс аймгийн Сагил сумын угуул 98 онд манайх дарханд ирсэн. Манай аав ээж хоёр ялалт нэгдэл гэж байгуулагдсан байхад 82 оноос эхэлж тэмээ авч маллаж эхэлсэн. Тэгээд тэрнээс өдөө хүртэл одоо тэгээд маллаж байгаа. Аав ээжигээ дагаад дандаа маллал тэгэл байж энэ да. За дарханчуудаа болно хонгорынхаа малчин ард түмэнд адуучин залуучтай бас тусалж намайг байнгын дэмжиж адуу малыг наашаа цаашаа гэж эргүүлж харж байдаг хонгорын сайхан залуучуудтай Дархан аймгийн малчтай баярын мэнд хүргэе. 2008 оноос одоо хүртэл 17 жил тариалт хийж байна. Тэгээд 5-аас 6 төрлийн ногоог 15-аас 27 гаад тариалж байна. Маш их баяртай байна. Тэгээд өвөө бас улсын авраг тариалж, аав бас улсын авраг тариалж, миний ах бас улсын авраг тариалж. Тэгээд газар тариаланд 3 үеэрээ хөдөлмөрөө өндүүлж байгаа төлөх баяртай байна. За ингээд гарч байгаа морь жилдээ сар шиндээ сайхан шиндээрээ. Би 8 оноос хойш Орхон суманда ногоог тариалж жилдээ 15-аас 30 газар тариалдаг. 2020 оноос хойш нэг ховорцсон эмийн ургамлыг нутагшуулахад 2020 оноос 10-аас 25 газар тариалж байгаа. Энэхүү сайхан өдөр хөдөлмөрт зон орхон жоддоо болон нутгийнхаа ахын дүүс халдварс баярснаа талархсан. Даргамдээ 2027 оноос Дархны дулааны цахилгаан станцын ачаалал хамгийн өндөр түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа учраас цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангах зорилгоор Дархан хотын эрчим хүчний 2 дахь чих үүсвэрийг хангах шаардлагатай байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын засгийн газраас Дархан хотын эрчим хүчний 2 дахь чих үүсвэр болох Дархны дулааны цахилгаан станц 2 төслийн тооцоолыг наривчлан цэгцлэх үүрэг өглөө. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар засгийн газрын сайд нарын хамтаар Дархны дулааны цахилгаан станц төр өмчит хувьцаат компанид ажиллалаа. Тус станц нь 83 мегаваттын хүчин чадалтай нийтдээ 900 одоогоор ажиллаж байна. Анх 1965 онд ашиглалтанд орсон энэхүү станцын турбин генераторуудыг шинжлэх шаардлагатай болсон. Тухайлбал 120 мянган цаг ажиллуулах ёстой турбин генераторууд одоогоор 288-аас 359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа нь 3 дахин хэтэрчээ. Үүнээс гадна жилээс жилд Дархан хотноо шилжин эргэсдийн тоо эрчимтэй нэмэгдэж 2025 онд л гэхэд 3898 хүн Дархан аймагт шилжиж ирсэн байна. Мөн жилд дунджаар 1300 гаруй айлын орон сууц ашиглалтанд орж байгаамаа. 2021 оноос хойш төсвийн орлого нь 3 дахин нэмэгдэж Дархан аймгийн эдийн засаг 3 жилийн хугацаанд 2 дахин тэлсэн байна. Тиймээс цахилгааны дулааны 2 дахь чих үүсвэр шаардлагатай байгаа учраас төр хувийн хөгжлийн түншлэлээр төслийг хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд тавьж байгаа юм. Шинэ 2 дахь чих үүсвэр барих ажлын судалгаа тооцоолыг шуурхаалan цэгцлэхийг ерхий сайд энэ үеэр онцлон өрөг олголоо. За дулааны ачааллын хувьд одоо манайх 87% ачаалттай ажиллаж байгаа 13% нөөцтэй байгаа. За 2027 он гэхэд бол ер нь максимум ачаалттай өрнө. Одоо Дархан аймгийн хэдийн төлөвлөгөө бол огцон өсөлттэй явж байгаа. За энэ дээр дараа нь засаг дарга маань бас илүү танилцуулах хаа. За нэгээс турбин генератор маань 120 мянган цаг ажиллах хэрэгтэй байтал одоо ингээд 350-360 мянган цаг ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл техник ажилтны дөрмийн дагуу 120 мянган цаг ажиллаж зогсоох хэрэгтэй байтал 3 дахин илүү ингээд ажилласан. Энэ маань нэлээд эрсдэлтэй. Яг их цорын үеэр бид нар металлын шинжилгээ хийлгээд ямар нэгэн цууралт бүтцийн өөрчлөлт байхгүй ингээд ашиглаад яваад байгаа. За бидний зүгээс бол бас судалгааны ажлууд бол хийгдэж байгаа. За 12 мегаваттын турбин бол 990 сая өрөө буюу ойролцоогоор нэг Монгол мөнгөөр нэг 40 тэрбум орчим болж байгаа. 12-ийн бидний санал юу гэхээр 12-ийн 4 турбин байснаас 25-ийн 2 турбин тавьжвал нэг турбин нэг 70 орчим тэрбум төгрөгөөр шийдэх юм байна. Тэгэхээр эхний ээж нь бид бичиг баримтаар бэлэн болгож байгаа дараагийнхаа яамандаа ингээд шатандаа танилцуулаад явуулсан юм бодлоо. Эндтэй ажил ингээд явж байгаа.
Дархан хотын дулааны эрчим хүчний 2 дахь жих үүсэр ашигланд орж чадвал цаашдаа утаа яндангүй гэр хороололгүй хот болох бүрэн боломжтой гэж засаг дарга аз жаргал онцолж байлаа. Цахилгаан болон усны их үүсрийн тухайд Дархан хот цаашдаа 200 мянган хүн амыг хангах бүрэн боломжтой гэлээ. 107 га газрыг хамарсан залуу ус 1-2 дугаар хорооллыг барихаар ажиллаж байгаа. Засгийн газраас 85 тэрбум төгрөгийг шийдэж байгаа бол одоогоор 39 тэрбум төгрөгийг шийдэж чадвал хороолын дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байгаамаа. Хоёр жих үүсэр асуудал байгаа. Энэ Монгол Улсын засгийн газар энэ дээр бүр гойд анхаараасаа гэж бид хүсэж байгаа. Тэгээд өнгөрсөн 25 он эрчим хүчний яамнаас хоёр жих үүсрийн тэзүүг хийсэн. За тэзүүг одоо энэ манай дархны тэр голд таны харагдж байгаа тэр голын хөшөө бол манай дархныг яг хоёр хэсэгт хуваагддаг төв тойрог юм байгаа. За түүнээс хойдлын тэр тойрог нь бол манай одоо хуучин дархан гэж нэрлэдэг. Урдлын тойрог нь шин дархан гэж нэрлэж байгаа. За станц маань бол тэр хамгийн урдлын улаан цэг дээр буюу шин дархан үйлдвэрийн өрөөндөө байрлаж байгаа. За хоёр дахь их үүсвэр маань тэр хойдлын хэсэг буюу хуучин дархныхаа тэр хойд ноён хонгорын хэсэг дээр яг одоо газрын бид нар төлөвлөөд тэнд одоо 150 мегаваттын дулаан цахилгаан станцаар тэзүүн хингээ хийгдсэн. За энэ станц орвол яах юм бэ гэж сая бас жагаа дарга ингээд асуудлуудаа ярьлаа. Манайд өнөөдөр 83 мянган сүрлэгц хүчин чадалтай станцын 4 турбин өөрөө 3 дахин ачаалттай болсон. Турбины шинжилгээг заашгүй шаардлагатай болсон. Дулааны эрчим хүч маань 85% хүрсэн. Одоо жилд бол дунджаар 7-8% өсөлттэй явж байгаа. Энэ нөгөө барилга орон сууцны хэрэгцээнүүд нь яг эрчим хүчнийхээ бодит төлөлт хэрэгцээ, техникийн хүсэл, техникийн нөхцөл хүсэл. Дүнлэгийн үйлдвэр, банкны үйлдвэр энэ төр бүгдийн тоосч техникийн хүсэлтэй бодиттой тоосох хэрэгтэй шүү дээ. Эрчим хүч чинь хэрэглээ шүү дээ. Энд чинь дагаад нь баахан үйлдвэрүүд бас эрчим хүчний хэрэглээг үзэж байгаа гэдэг шүү дээ. Тэрнтэйгээ яг бодиттой тооцож тэгээд захилгаан дулааны станц ойж ил төр хөнгөчний түвштэй гэж байна. Тэр л одоо хамгийн зөв бодиттой хөлбөр байна. Юуны өмнө дулааны станцаа одоо энэ дээр бол 200 оригдсон байгаа. За дор хойж нь 250 ккал ийм дулааны станц барих юм бол эдийн засгийн үр ашиг нь арай илүү хөрөнгө оруулалтын хэмжээ арай бага болж ирж байгаа юм. За дээрээс нь дулааны захилгаан станцыг яг эрчим хүчтэй цог ингээд хийчихэр манад нүрсний асуудал гарч ирэх юм бэл. Одоо манай Шарангуулын нүрсний их усэр бол одоо ингээд дахиад энэ төлөвлөж байгаа ингээд 150 220 ккал дулаан гэдээ явчих юм бол Шарангуулын станцын нүрсний их усрээр 5 жилээс хойш бол бас шууд хангаж чадахгүй болох юм өндөр эрсдэлтэй байгаа учраас дараагийн одоо нүрсний их усрээ тодорхойлох ийм одоо боломжгүй байгаа ойрын тулцсан ирээдүйд бол дулааны станц нэн шаардлагатай гэд тэнд бас тооцоолол нь бас гараад дүн арай бага дүнтэй ингээ гарцсан байна. Дархны дулааны цахилгаан станц нь өнөөдрийн байдлаар нийт хүчин чадлын 87% ачаалттай ажиллаж байгаа бөгөөд одоогоор 13% нөөцтэй байна. Энэ байдлаар өснө нэмэгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд 2027 онд 162 ккал цагаар 893 мянган ккал болж дулаан үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрнэ гэлээ. Тиймээс дулааны эрчим хүчний 2 дахь чих үүсрэг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Хөтөлбөр үргэлжилж байна. Дарханд JICA олон улсын байгууллагын доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг одоо үзүүлье. Монгол Улсын доктортой аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор соёл урлаг аялал жуулчлал, залуучуудын яам, JICA Японы олон улсын хамтын байгууллагатай хамтран доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг 2026-аас 2027 онд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Өмнө Говь аймаг болон төвийн бүсүүд олон улсын стандартад нийцсэн доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн бүс нутгийн онцлог тохирсон аялал жуулчлалын хөгжлийн бодлого бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллах юм а. Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр брэнджүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадахжуулах, хүний нөөцийн сургалт семинарыг үе шаттайгаар зохион байгуулах юм а. Дархуул аймгийн засаг даргын орлогч Жавхлан болон холбогдох төлөөллүүд ажлын хэсгийг хүлээн авч аймаг орон нутгийн аялал жуулчлалын нөхцөл байдлыг танилцуулж хамтран ажиллах санал солилцлоо. Энэ төсөл маань хугацааны болохоор 2025 оны 12 сарын төсвөлөөр эхэлсэн. Тэгээд 2027 оны 12 сард дуусах төсөл байгаа. Манай төслийн нэр нь болохоор доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл гэсэн нэртэй байгаа. Тэгээд яг төслийн хүрээнд ерөнхийдөө 3 үйл ажиллагааг явуулах төлөвлөгөөтэй байгаа. Эхний явуулах зүйл маань болохоор олон улсын доктортой хөгжлийн гэрчлэл гэсэн зүйл байгаа. Green Destination гэдэг нэртэй болон UN Based Tourism гэдэг нэртэй тийм олон улсын гэрчлэгнүүд байгаа. Тэрийг сонгогдсон бүс нутгуудад авахт нь туслаж дэмжих болон бүртгүүлэх гэсэн үйл явцад идэвхтэй ажиллах
зорилготой байгаа. Тэгээ хоёр дахь зүйл нь болохоор тухайн орон нут сонгогдсон орон нутгийнхаа онцлогийг гаргаж ирээд тухайн онцлогийг брэнджүүлэх гэсэн үйл ажиллагааг явуулна. Тэгээ 3 дахь үйл ажиллагаа нь болохоор ерөнхийдөө аж үйлчлэлийн салбарын хүний нөөцийг чадахжуулах гэсэн зүйлүүд дээр сургууль семинар хийж идэвхжүүлэх үйл ажиллагаа явагдана. Тэгээ яг төслийн хүрээнд болохоор дарханыг яг сонгоод яг ажиллахад яг дархны онцлогийг яаж гаргаж ирэх вэ гэсэн гол харсан юм нь болохоор нэг дархан нь болохоор залуучууд илүү төлөрсөн хот гэдэг утгаараа нөгөө олон төрлийн үйл ажиллагаа явуулт юм билээ. Тэрнийг гаргаж өгөх гэсэн зүйл болон хоёр дахь нь болохоор транзит зорчигчид бас нэлээд байрладаг, үйлчлэгээ авдаг гэдэг зүйлийг сая ойлгосон болохоор тэдгээр зүйлүүдийг гол онцлогоо болгож явах байхаа. Гэхдээ нөгөө дөнгөж ингэж ирж уулзаад танилцж байгаа болохоор цаашдаа яг ямар зүйл дээр илүү тулгуурлаж ажиллах вэ гэдгээ илүү тодорхой болгож өгнө. Тэгээд ерөнхийдөө том зочид буудлууд дарханд байгаа болохоор тэр нөгөө хүний нөөцийг чадахжуулах гэсэн зүйлээс шүү дээ. Тэр тухайн том зочид буудлын ажилчдыг стандарт хангаж үйлчлүүлэх зүйл дээр илүү чадахжуулах гэх юм уу те. Тиймэрхүү зүйл дээр илүү ажиллах боломжтой харж байна л гэж. 2026 онд Дархан хот үүсгэн байгуулагдсны 65 жилийн өв тохиож байна. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж буйд аймгийн удирдлагууд талархалтай байгаагаа илэрхийллээ. Хөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Дархан аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Дархан халдун компани харьяа 3 сайхан ферм Монгол Улсын аврах фермерээр тодорлоо. Дархан аймгийн Дархан сумын Дархан халдун компани харьяа 3 сайхан фермийг Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр бэлгийн тоолын 17 дугаар жорны модон могон жилийн улсын аврах фермерээр шалгарууллаа. Шагналыг Монгол Улсын ерхий сайд Зантан Шатар засгийн газрын сайд нарын хамтаар хүндэтгэн гардуулсан юм. Сүүний өвхрийн фермийн үүсгэн байгуулагч Захирал Балдангийн Батмөнхөн фермийн анх 2021 онд үүсгэн байгуулж мах сүүний хосолмол ашиг шимт цементал үйлдвэрийн өвхрийг сонгож үржүүлэн Дархан хотын иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох сүүсэн бүтээгдэхүүнээр хангаж байна. Мөн 10 иргэнийг байнгын жилдээ 20-30 иргэнийг төр ажлын байраар хангадаг гэлээ. Тус ферм нь 2023 онд 60, 2024 онд 288, 2025 онд 291 толгой өхөр тоолуулж өсөр өхрийн кластер фермийг хослуулан хөгжүүлэх зорилтыг тавьсан бөгөөд цаашдаа өсөр өхөр болон мал бэлтгэлийн ферм болон хөгжүүлэх үндсэн зорилготой юм. Нэг үнэнээс 2023 онд 10-аас 16 литр сүү сааж 18 тонн, харин 2024 онд ашиг шимийг нэмэгдүүлэн сайлын дундаж хэмжээд 17 литр болгон өсгөж 150 тонн, 2025 онд 236 тонн сүү тус үйлдвэрт нийлүүлсэн байна. За өнөөдөр бол өстой маш их тэмдэглэлт юм төсөөлшгүй их баярын өдөр байна. За бид бүхэн Дархан халдун компани сайхан байран маань одоо аж ахуйн салбарт орж ажиллаад ус нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хоорондоо аймгийн авраг өнөөдөр одоо Монгол Улсын авраг фермер одоо тодруулж шалгарсандаа талархаж байна. Одоо ерөнхий сайд энэ олон сайд нар маань нэрж одоо гардуулсанд маш их баяртай байна. Үнэхээр их баярлж байна. Одоо Дархан халдун 3 сайхан үйлдвэрийн маань хамт олон бид бүгдийн хүч хөдөлмөрийг үнэлж энэхүү сайхан хүндэтгэлийн шагналыг хүртэж байгаадаа маш их баярлж байна. За бид нар бол одоо цементал үйлдвэрийн өхөр байна. За цементал үйлдвэрийн өхрийг нөгөө үр хөврөлийн аргаар тийм ээ дандаа цусын сайжруулж одоо зохиом хэлтүүлгийн аргаар өсгөө үржүүлж байна. Ингээд бол өнөөдрийн байдлаар нэг 280 тонны цементал үйлдвэрийн өхөр за нэг 1000 гаруй тонны хонтой байна да. Бид нар хоньны сүрэг гэхлээр чинь Францын Бершан Сополк за ийм үйлдвэрийг махны чиглэлийн үйлдвэрийг одоо голчилж өсгөдөг. За ингээд инжин шилмэл бол одоо үзэсгэлэнд хонь маань одоо хуц маань алтан медаль авсан. Амдын жин 120 кг болсон. За тэгэхээр чинь одоо ер нь бол нэг 60-70 кг-тай хоньны гулууз гарна гэсэн үг байхгүй юу. Одоо яг махны чиглэлийн. За ингээд цаатлынх нь одоо ингээд 7 сартаа 6 сартаа туглууд байна. Амдын жин 216 кг болоо явж байна. За энэ наадлынх нь одоо цагаан саарлал бол одоо бэрэ 450 кг-тай болж байна. Тэгэхээр бол ямар юмд одоо нэг удам ухшил цус одоо ген гэдэг бол маш чухал. Тэгээ бид нар тэр утгаараа одоо цэвэр цусны цементал үйлдвэрийг өсгөж үржүүлэхэд бол одоо ингээд зохиомл хэлтүүлэг үр хөврөлийн аргыг бол дандаа ашиглаж хэлтүүлгээ хийж явдаг.
Тус компани сүүлийн жилүүдэд 40-оос 60 га талбайг Эрдэнэшиш, 50-аас 80 га талбайд ногоон тижээл тариалан өөрийн малын тижээлийн судалгаа бүрэн шийдвэрлсэн бөгөөд бусад эргэн аж ахуйн нэгжид нийлүүлж байна. Малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд үржил селекцийн ажилд голлон анхаарч 2025 онд үр хөврөл угааж шилжүүлэн суулгах ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд Перүрийн үрийн санг үүсгэж нийтдээ 30 сая төгрөгийн өртөг бүхий 200 тонн үр захиалан авч үрийн санг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн фермийн ажилчдыг сургах, туршлага судлуулж дадлагжуулахад тогтмол анхааран ажилладаг бөгөөд гадаад дотоодын сайн туршлагыг нутагшуулахад идэв санаачлагтай ажилласаар байна. Мөн 3 сайхан фермийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нутаг орондоо олон ажлыг хэрэгжүүлсээр иржээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан ипотек сургуулийн 1-р ангийн сурагчид Эрдмийн баяраа хийж эцэг эхчүүдтэй болон сургуулийн захиргаа Эрдэмтэн багш нартаа сурсан мэдснээ тайлгнажээ. Сайн боловсруулах сайхан ирээдүйн ураатай Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дархан ипотек сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн 1-р ангийн сурагчид уншиж, бичиж, бодож сурснаа тайлагнан үсгэлийн баярын тайлан төдирлөгөө өнөөдөр буюу 2-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургуулийн босхийг алхаа орсон 6 наснуудын тухайд юм бүхэн шин сургаг, сурах мэдих зүйлч их байдаг. Тэм ч учраас тайлангийн уншлага болон цагаан толгойн баярыг дийлэх сургуулиуд хавар 4-5 дугаар сард зохион байгуулдаг гэлээ. Харин Дархан ипотек сургуулийн тухайд сургалтын чанар, багш нарын ур чадвар, сургалтын агуулга хөтөлбөрөөс хамааран 6 сар орчмын хугацаанд сурах ёстой зүйлсээ эзэмшдэг байна. Өнөөдөр тус сургуулийн мөнх чимэг багштай 1-ийн А ангийн сурагчдынхүү сурсан мэдснээ тайлагналаа. 2025-аас 2026 оны хичээлийн жилд манайх нэг бүлэгтэйгээр хичээлсэн байгаа. Тэгээ хүүхдүүд маань хугацаанаас өмнө уншиж бичиж сураад өнөөдөр Эрдмийн баяраа тэмдэглэж байна. За миний болохоор одоо 11 дахь жилдээ ажиллаж байна. 3 дахь 1-р анги маань байгаа. Тэгээд үргэлж багшаа биднийг дэмждэг сургуулийн багш нарын удирдлагууд, эцэг эхчүүдтэй бас Эрдмийн баярын мэнд хүргэе. Маш их баярлалаа гэж хэлье. Өнөөдөр 35 үсгээ амжилттай сурч Эрдмийн баяраа хийж байгаа хөөрхөн шавнар болон мөнх чимэг багш эцэг эхчүүдэд нь чин сэтгэлээсээ баяр хүргье. Манай баг сургууль нь STEAM болон IQ-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж сурагчдын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлж ирээдүйн инженер, ирээдүйн сэтгэгчдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. За энэ хичээлийн жилд манай баг сургууль дээр англи хэлний гадаад 7 багш ажиллаж байна. Багш нар маань англи хэлний дугуйланг 1-ээс 2 дугаар анги, 3-аас 5 дугаар ангид англи хэлний дугуйлан ажиллуулж, сурагчтайгаа найзууд шиг харилцаж, хүүхдүүдийн сонсгол болон ярианы чадварыг хөгжүүлж байгаа нь хүүхдүүд гадаад хэлээр ярихаас айхгүй өөрийгөө чөлөөтэй зөв илэрхийлж сурахад нь хувь нэмрээ оруулж байна. Үүнээс гадна манай сурагчид урлаг спортын олон төрлийн дугуйланд хамрагдаж өөрсдийн авьяас чадвар сонирхлоо нээн илэрхийлж өөртөө итгэлтэйгээр суралцж байна. За өнөөдрийн энэхүү бэлэг дэмбэрлэлтэй үсгэлийн баяраа тэмдэглэж байгаа Эмпати сургуулийн хамт олон удирдлагууд, багш ажилчид, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдтэй баярын мэндийг хүргье. My name is Ikhwan Bayer. I'm 6 years old. I am in 1 grade and I'm in Empati school. I love you, my teacher. How is it? Манай тулгаа гэдэг манай аав манай ээжийг болроо гэдэг намайг сондог гэдэг. Тэ сондог гэдэг. Би дэ яа усг болсон. Би одоо та нарт чүтгэ уншиж өгдөгшээ. Ачаа тэрвээ дасаж яваа эцэг хүнтэй адил зүйлтэй яг нь төрлийн ахлах үсгээ яа усг би юм. Дэ хоёрыг дахиад бити андуураарай. Дарга дармал ихэд ордог дэ усг би юм. Тэглэж төрсөн хоорондоо түнээл хоос сэгээрээ ягээ залаад хоёр цэгтэй яв би байна. Манайг ооза Дархан ипотек ния сурагч 13-ын тоошиг ахиад ажил 8 шиг ваа гэдэг үгэнд ордог вэ би байна. Инх олтын сэцэн билэг. Асыг заажсэн багштай ажиллаа. Тэгтээ адилхан болохоор тоогийн зандар онгоц сонс гихт ордог усг би байна. Намайг гээ улан дэлгүүлэг ингэдэг. Би Дархан ипотек сургууль сурдаг. Би нэг Аз сурдаг. Та усг дааж өгсөнд баярлаа. Ишүт гээгүүлэгчтэй хамт бичигддэг. Ишүт гээгүүлэгч нэг лаалам гэхэд ордог ил усг би байна.
намайг гიშгэлэн гэдэг. Багштай баярлаа. Жимсгийн дуртай, жоохон хүүхдүүд тайртай, жирийн нэгэн гэвлэх жээ үсэг би байна. Багштай үсэг зааж өгснөнд баярлаа. Ийм майлч үгэнд ижил үүрэгтэй ордог их шиг үсгийн нэг үсэг би байна. Намайг Намын Эрдэнэ Маралжингаа гэдэг үсэг тоо зааж өгсөнд баярлаа. Ерөнхий боловсролын дархан ипотын сургууль нь анх 1994 онд үе таалга нэгсэн бөгөөд Дархан аймагт анхдагч хувийн сургуулийн нэг үлээ. 12 жилийн сургуультай тус сургуультаа Монгол, Англи гэсэн хос хэлээр явуулдаг. 6-аас 10 дугаар ангиудын сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн сургуулийн хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг гэлээ. Гэрэлт ирээдүг зохицлон бүтээгч, чөлөө цэцгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, оюуны өндөр чадамжтай, техникийн өрсөлдөөнд бэлэн, ёс суртахуунтай бүтээлч иргэдийг бэлтгэх, шилдэг туршлагаас чанартай боловсрол олох тэргүүлэгч байгууллага болоход сургуулийн үндсэн зорилго оршдог гэлээ. Агаас яа өсөх хүртэлх адармаатай энэ зам Ашид багшийнхаа тусламжтай уншиж, бичиж, бодож сурсны сурагчдаа сургуулийн өндөр амжилтыг хүсье өглөө. Одоо үзэгч та бүхэндээ мэдээллийн хөтөлбөрөөр бизнес мэдээлэлээр үргэлжлүүл үзүүлэх гэж байна. Тодорхойлбол Sale Mart-д Солонгос цахилгаан бараа шинээр өргөн сонголттой ирсэн байна. Та бүхэн Солонгосын бүх төрлийн бараагаа нэг дөрөв судалдаа авах боломжтой. Одоо ингээд сэтгүүлч Боломрогийн бэлтгэсэн мэдээллийг үзүүлэх болно. Үзэгчид та бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Би та бүхэндээ Солонгосын бүх төрлийн барааны Sale шопыг танилцуулах гэж байна. За тус дэлгүүрийн тухайд Солонгос улсаас бараа материалуудаа нийлүүлдэг. За бүх бараагаа зах зээлийн үнээс 40-60% хямдралтай үнээр худалдаалдаг байх нэ. Одоо та бүхэндээ дэлгэрүүлэн бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. За энд харагдаж байгаа компьютерийн ширээ, за энэ процессор, спикер, чихэвч, маус, за энд харагдаж байгаа бүх зүйлсийг ингээд сетээр нь худалдаах боломжтой. За мөн нэг ширхгээр нь салгаад худалдан авах бас боломжтой байна. За энэс гадна бүх төрлийн цахилгаан бараануудаас худалдаалагдаж байгаа. Энэхүү зурагтны тухайд за ийм нэмгэн дэлгэцтэй, за мөн доороо ийм хом театртай ингээд сетэрээ 700 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Энэ хэсэгт за гэр ахуйн гал тогооны ийм сав суулганы компнууд харагдаж байна. За маш сайн чанарын төмөр, за жигнүртэй болон жигнүргүй, за шүлний том жижиг тогоонууд энэ хэсэгт харагдаж байна. Sale shop-ийн тухайд бүх төрлийн Солонгос гэр ахуй болон за амтны хэрэгсэл маш олон төрлийн тавилга гэх мэт зүйлс худалдаалагддаг байгаа. За энэ хэсэгт болохоор гэртээ тавихад тохиромжтой камеруудаас маш олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм. Та бүхэн гэртээ тавиад утсан дээрээсээ дүрсээ хараад явах боломжтой юм камерууд байна. За энэ хэсэгт мөн гар утас тогтоогч, за тоглоомын гар чихэвч, за мөн доошоо энд харагдаж байгаачлан цагнууд бас маш олон төрлийн загвар мөнгөний сонголтууд бас байна. Энд бас хөрхөн бамбрууштай хүүхдийн өрөөнд тавих тохиромжтой ухаалаг цагнууд бас худалдаалагдаж байна. Sale shop-ийн энэ хэсэгт за гэр ахуйн цахилгаан барааны хэсэг харагдаж байна. За миксер, ус буцалгагч, пэйж, данх, за битүү чанагч, индүгцэн плетэг, за Коко брендийн будаа агшаагч, за ийм жижиг мөн ийм нэг хүн хоол хийхэд нөхөө тохиромжтой эдгээр маань 40 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ хэсэгт мөн ийм гар жижиг ийм миксруудаас худалдаалагдаж байна. За одоо бор хоолнд орж байгаа хүүхдүүдийн олон төрлийн сонголтоос нь сонгоод хүүхдэд цутан хийж өгөх боломжтой байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань болохоор агаар цэвэршүүлэгч болон агаар шүүгч юм байна. Та бүхэн брэндээс нь шалтгаалаад үнийн хувьд бас өөр сонголттой. Энэ болохоор агаар цэвэршүүл шүүгч. За энэ бас мөн LG брендийн агаар цэвэршүүлэн шүүгч бас худалдаалагдаж байгаа юм байна. За энэ хэсэгт бас мөн ингээд тавиурууд бас маш олон төрлийн сонголт байна. Өнгө байна. Өнгө, загвар нь бас маш олон төрлийн сонголт байна. Цагаан, бэж, шаргал гэх мэт маш олон төрлийн өнгөний сонголтууд бас байна. За энэ хэсэгт усны савнууд бас олон төрлийн сонголттой байна. За саруултай, саруулгүй гэх мэт та хүүхдүүддээ жил сургуульд нь явахад нэггүй усны савнуудаас зүгэнд нь хийгээд өгөөд явуулахад жижигхэн, авсаархан халуунаа барьдаг юм савнуудаас олон төрлийн сонголтууд байна. Энэ хэсэгт за цагаан сараар бас ингээд чихэр жимсээ хийгээд авах тохиромжтой юм тавг болон за энэ аяг тавгны комнууд худалдаалагдаж байна. За ингээд коморо
70,000, энэ хэсэг common 50,000 гэх мэт үнийн сонголтуудаас маш олон байна. Sale shop нь зах зээлийн үнээс бүх бараагаа 40-с 60% хямдралтай үнээр та бүгд хүргэж байгаа. Та бүхэн бидний мэдхээр хөх сувд дэлгүүрийн хажуу талын цэлмэг апартментийн 1-р давхарт хүрэлцэн ирээд эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой байна. Өдөр бүр бараанууд шинжлэгдэн буудаг учраас та бүхэн өдөр бүр ирэхэд бараг таны хараагүй бараанууд ч бас худалдаалагдаж байх нэ. За 3 давхар болон 2 давхар том жижиг хоолны савнууд байна. Та өдрийнхөө хоолыг хүүхдүүдтэй цэцэрлэг сургуультанд бас хийгээд өгөөд явуулахад тохиромжтой мөн. Энэ хэсэгт болохоор талхны сав болон халбаг сэрэний ком, хутга заазуурын ком гэх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Буд Солонгосын маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг гэдгийг та бүхэндээ дахин дуулгая. 100 хэрэглэхэд маш тохиромжтой юм хүүтнээ барьдаг машины юм хөргүүр байна. Энэ болохоор 50,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ доор харагдаж байгаачлан юм агуулгах савнууд та энэ дотор юу ч хийхэд тохиромжтой юм агуулгах савнууд бас худалдаалагдаж байна. Гэртээ нялах хүүхэдтэй офисын ажилтай хүмүүст маань агаар цэвэршүүлэгч маш хэрэгтэй байдаг. Тэгвэл энд жижиг том маш олон төрлийн сонголттойгоор агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч худалдаалагдаж байна. Та бүхэн дотор нь амин тоос өөрийнхөө дуртай үнэртэнгээ хийгээд үнэртүүлэх бас боломжтой. Том, жижиг, загварын тухайд бас маш олон төрлийн сонголт загварууд байна. За жишээ нь энэ цэвэршүүлэгчний тухайд дотор нь ингээд амин тосоо хийгээд үнэртүүлэн, за энэ доор нь усаа хийгээд агаарыг цэвэршүүлээд чийгшүүлэх юм боломжтой байна. Энэ хэсэгт Солонгосын массажны болон даралтын аппарат, машины тоос сорогч, буудингийн тоос сорогч гэх мэт бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Энэ болохоор хүзүүний аппарат, энэ болохоор нурууны аппарат худалдаалагдаж байгаа юм байна. Нурууны массаж болон бусад тохиргоонуудаас нь сонгоод чичирхийлэх, массажлах гэх мэт тохиргоонуудыг нь хийгээд ашиглах боломжтой байна. За энэ доор харагдаж байгаа чинь энэ нь болохоор буудин болон машины тоос сорогчуд байна. За бүр доор харагдаж байгаа нь болохоор гэрийн вакуум тоос сорогчудаас худалдаалагдаж байгаа нь үнийн тухайд бас олон үнийн сонголттой та бүхэн дэлгүүр дээр нь хүрэлцэн ирээд өөрийнхөө сонирхож байгаагаа үнийг асуугаад худалдаа авалтаа хийгээрэй. Энэ ширээ нөгөө ихвэгддэг. Тэгээд 70,000 төгрөгийн үнэтэй. Сандал нь болохоор 30,000 гэж байгаа. Ингээд нийт хосоор бол 130,000 гэж байгаа. Энэ дугуй ширээний хувьд бас ихвэгддэг. 120,000 гэж байгаа. Сандлын хувьд болохоор тусдаа 50,000 төгрөгийн үнэтэй. Энэ ширээг болохоор хүссэн газараа тавьж болно. Тэгээд 100,000 төгрөгийн үнэтэй ихвэгддэг ширээ. Сандалнуудын хувьд тусдаа 30,000 төгрөгийн үнэтэй. Энэ ширээ 140,000 гэж байгаа. Тэгээд сандалны хувьд бас 30,000 төгрөгийн үнэтэй. За та эдгээр ширээнүүдийг офстоо, гэртээ, болон зай талбайгаа ашиглаад тавихад тохиромжтой юм ширээнүүд бас үнийн хувьд, загварын хувьд олон төрлийн сонголттой Sale shop-т маань худалдаалагдаж байна. Хаанаач тавьсан болно тийм төрөл бүрийн юм шургуулгууд байгаа. Үнэ нь бол нэг 80,000-аас эхэлж байгаа. 80,000-аас ер нь 140 хооронд л байгаа. Энэ доотлын зурагтны тавиур нь болохоор 100,000 гэж байгаа. Хүлэн салдаг. За энд харагдаж байгаачлан хөшиг нүүд, гэрийн зөөлөн энэхүү нөмрөг, хөнжил, ийм хөвсгөр зөөлөн маш гоё бие нөмрөөд унтахад тухтай зөөлөн ийм хөнжилнүүдээс 1-2 хүний сонголттойгоор судалдаалагдаж байна. Нэг хүнийх нь 70,000, хоёр хүнийх нь 160,000 төгрөгийн үнэтэйгээр Sale shop-ууд маань худалдаалагдаж байна. Матрасын углаа бас төрөл бүрээрээ та бүхэн дэлгүүр дээр нь хүрэлцэн ирээд сонголтоо хийгээрэй. Sale shop-ууд маань мөн бүх төрөл бүрийн принтерүүд худалдаалагдаж байна. Дотроо хортой мөн хорийн тусад нь худалдаах боломжтой. 3 төрлийн үйлдэлтэй Wi-Fi-тай холбогддог Canon болон Samsung брендийн өнгөт принтерүүд бас олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байна. Та бүхэн офстоо өөрсдийнхөө хэрэглээндээ тохируулаад сонголтоо хийх боломжтой байна. За мөн нэг удаагийн хэрэгслүүд бас худалдаалагдаж байна. За энэ нэг удаагийн шор, сэрээ, савх, халбаг, аяг гэх мэт олон төрлүүд бас байна.
Үнийн хувьд бол маш хямдхан зах зээлийн үнээс бүх бараа нь 40-60% хямдралтай үнээр та бүхэнд хүрж байгаа. Өдөр болгон бараа нь шинжлэгдэн буудаг. Та бүхэн өдөр болгон хүрэлцэн ирсэн ч өдөр бүр шин бараанууд та бүхнийг хүлээж авах нэ. За энэ хэсэгт бол за хүүхдийн угаалгын блок болон за гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Энэ хэсэгт мөн халуун болон хүүтнээр үлээдэг синс теннүүд бас олон төрлийн сонголттойгоор байна. Sale shop-д мөн бидээ бас худалдаалагддаг. Бидэний тухайд гэртээ очиод шууд суйрлуулахад тохиромжтой 350,000 төгрөгийн үнээс за дээшээгээ олон төрлийн сонголттой байна. Энэхүү компьютерийн офисын ширээнүүд маань бас олон төрлийн үнийн сонголт, өнгөний сонголтууд бас байна. Та бүхэн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд эдгээр за сандал болон ширээнүүдийг бас худалдан авалт хийх боломжтой байна. За энэ хэсэгт болохоор нэг болон хоёр хаалгатай шүүгээнүүд худалдаалагдаж байна. Дотроо маш зай талбай сайтай та бүхэн ямар ч төрлөөр ашиглах боломжтой. Дотор нь гутлаа хийсэн ч за бусад хэрэгтэй зүйлсээ хийхэд ч тохиромжтой. 100,000-аас 140,000 төгрөгийн хооронд эдгээр шүүгээ савнууд маань худалдаалагдаж байна. Энэ жижиг за нэг хаалгатай дотроо нэг тавиуртай шүүгээний тухайд 60,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Sale shop-ийн хаягийг та бүхэндээ дахин дуулгая. Бидний мэдхээр Хөгс сув дэлгүүрийн хажуу талын цэлмэг апартментийн нэг давхурт Sale shop маань байрлаж байна. Та бүхэн өдөр бүр 11-ээс 20 цагийн хооронд тус дэлгүүрийг зорж ирснээр бараа бүтээгдэхүүнүүдийн үзэж хараад худалдан авалт сонголтоо хийх боломжтой байна. Энэхүү бүтээгдэхүүн нь болохоор номын тавиур та оффистоо эсвэл гэртээ олон хүүхдүүдтэй ээжүүд маань энэхүү номын тавиурыг гэртээ сонголтоо хийгээрэй. За сүүлийн үед бас юм минималист хувцас гэрийн за тавилгуудыг бас эрхэмлдэг болсон. Тэр учраас энэхүү юм маш сайн төмөр сайтай юм морин үлгүүр бас худалдаалагдаж байна. Тэнд харагдж байгаачлан мөн дотроо шургуулганы сонголттой бас юм морин үлгүүр хувцсны үлгүүр маань худалдаалагдаж байна. За энд харагдж байгаа ширээнүүд нь болохоор бүгд хөлн нэвхэгддэг юм намхан ширээнүүд байна. За одоо Солонгос кинон дээр хэрчлэн харагддаг шүү дээ. Бүх ямар ч хэлбэрээр төрлөөр ашиглах боломжтой хөлн нэвхэгддэг ширээнүүд том, жижиг маш олон төрлийн сонголттойгоор байна. За энэ харагдж байгаа тавиуруудын тухайд үнэн нь 140,000 төгрөгийн үнэтэйгээр энэхүү цагаан дотроо олон төрлийн юм шургуулгатай энэхүү тавиур маань худалдаалагдаж байна. Зурагтны доор тавихад тохиромжтой ийм доороо шургуулгатай тавиурнууд бас Sale shop-д маань байгаа юм. Та бүхэн хүрэлцэн ирээд үзээд за сонголтоо хийгээрэй. Энэ хэсэгт харагдж байгаа бүтээгдэхүүний хувьд нэг болон хоёр хүний зузаан нэмгэн гудас матрасуудаас байна. За мөн жижиг өрөөндөө оффистоо юм уу тавих тохиромжтой жижиг том хэвсэнцрүүд бас худалдаалагдаж байна. Энэхүү комоднуудын хувьд зах зээлийн үнээс маш хямд боломжийн үнэтэй. За ингээд нааш нь татдаг ийм хаалгатай болон доороос нь ингээд татаад ингэж гаргаж ирдэг бас загвартай комоднууд олон төрлийн сонголттой байна. За мөн сандалны тухайд гаднахан зөөлөн, даван, бүрээстэй мөн дорой дугуйтай, дугуйгүй олон төрлийн сандалны сонголтоос байна. Sale shop нь бүх төрлийн гэр ахуй болон тавилга цахилгаан бараанаас гадна амьтны хэрэгслийг бас зардаг байна. Муур нохойны бүх төрлийн хэрэгсэл. За энд харагдж байгаачлан ийм үүрэн байна. За сойд, за үсний синс, сам, за нойтон хуурай хоол хэмээх зүйлсийг та Sale shop дээрээс худалдаа авалт хийх боломжтой. За энэ үүрээд явхад маш эвтэйхэн ийм муур нохойны цүнхнүүд бас байна. Та дэлгүүр дээр нь хүрэлцэн ирээд эдгээр цүнхнээс бас өөр сонголт байна уу гэдээ асуух юм бол та бүхэнд агуулгасаа гаргаж ирээд цүнхнүүдийн бас олон төрлийн сонголтыг бас үзүүлнэ. Энэ болохоор нохойны амттан дотроо 112 ширхэгтэй савтайгаа хоолнууд бас маш олон төрлийн сонголтууд бас байна. Энэхүү автомат хогийн савны тухайд заавал дээр нь гар хүрэх шаардлагагүйгээр энэ мэдрэгчтэй хэсэгт нь гараа ойртуулахаар ингээд маш том юм агуулгах савтай за ийм төмөр нөгөө хогийн сав маань 140,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. За мөн автомат биш ингээд хөлөө тавиад онгойлгоод хогоо хийх боломжтой юм. Хогийн савнуудаас жижиг том төмөр
За хуванцар гэх мэт олон төрлийн материалын сонголтууд бас байна. Гутлын тавиур маань дотроо ингээд 2-3 гутал хийхэд багтах ийм зай талбайтай, ийм жижиг ийм авсаархан ийм хуванцар маш сайн чанарын ийм савтай гутлын хайрцаг байна. Би та бүхэндээ Дархан хотын Цэлмэг апартментийн 1 давхурт байрлах Сэл шопыг танилцууллаа. Тус дэлгүүр нь Солонгос улсаас бүх бараа материалуудаа нийлүүлдэг. Та бүхэндээ зах зээлийн ханшаас 40-60% хямд үнээр бараа бүтээгдэхүүнүүдэд нийлүүлж байна. Та бүхэн өдөр бүр шинээр бараа буудаг учраас та бүхэн хүрэлцэн ирээд бараа бүтээгдэхүүнүүдэд сонгох боломжтой байна. Солонгосын бүх төрлийн цахилгаан болон гэр ахуйн бараа, амтны хэрэгслүүд тус дэлгүүрт худалдаалагдаж байна. Та бүхэн өдөр бүр 11-с 20 цагийн хооронд хүрэлцэн ирээд тус дэлгүүрээс сонголтоо хийгээрэй. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Даргамдээ бизнес мэдээ байх болно. AS Outlets дэлгүүр сар шинийн хямдралтай вакцины худалдаагаа явуулж байна. Сяс хамаацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За AS Outlets дэлгүүрийн маань цагаан сарын үнжигтэй вакцины бэлгийн худалдаа маань дархан салбар дээр маань явагдаж байна. За тэгээд та бүхэн маань хүссэн бараа бүтээгдэхүүнүүдээ за цамц, подолк, сорочик гэх мэт бүх төрлийн бараануудыг нэгэн үнээр 3 ширхгийг, 5 ширхгийг, бүр 10 ширхгийг авах боломжтой. За тэгээд та бүхэн маань яг тухайн бараан дотроо өнгийн, арзмарын сонгоод авч болно. За тэгээд сорочкны хувьд болохоор дандаа турк сорочкнууд байгаа. Манай Shirt Men's Collection Shop гэдэг мөнхийн хамтрагч байгуулгын маань сорочк, турк сорочкнууд SS 2XL хүртэл маш олон материалын сонголттойгоор slim fit загварын сорочкнууд 3 ширхэг нь 45,000 төгрөгөөр хямдарсан байгаа. За өргөжлүүлээд залуучуудын маань малгайтай болон малгайгүй хүүдийн цамцнууд, бэлтгэлийн цамцнууд маань мөн 3 ширхэг 45,000 төгрөг. За яг л сүүлийн үеийн охид залуучуудын маань мод болсон oversize-ны сул цагуурын малгайтай хүүдийн цамцнууд худалдаалагдаж байгаа. За тэгээ та бүхэн маань өөрсдөө дэлгүүр дээр ирээд үзвэл маш олон гой сонголтууд, маш хямдхан үнээр авах боломжийг та бүхэнд бүрдүүлж өгсөн байгаа. За хүүхдийн барааны хувьд манай дээр 0-аас 16 насны бүх насны хүүхдийн бэлэн хувцснууд худалдаалагдаж байгаа. Цамц байна, подолк байна. За подолкнууд нэг хэд 3-ыг авал 18,000-аар, за бүр 5-ыг авал 25,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. За тэгээд хүртгэний оронд хэрэглэгддэг ноосон цамц байна, хослол байна, малгайтай малгайгүй цамцнууд байна. За бүр хүртгэнүүд хүртэл хямдралд маань орсон байгаа. За жишээлбэл энэ одоо харагдаж байгаа Хит 32-ийн цамц маань дотортой хүртгэний оронд хэрэглэгддэг цамц. За насны хувьд 4-өөс 16 нас хүртэл бүх насны арзмаарууд сонголтууд бол байгаа. За тэгээд хослол эрэгтэй эмэгтэй хүүхдийн биеийн тамирын хослолууд маань 3 ширхэг 54,000. За насны хувьд 4-өөс бас 13 нас хүртэл 14 нас хүртэл байна. За малгайтай малгайгүй хүүдийн цамцнууд бас 3 ширхэг 24,000 төгрөг, 3 ширхэг 57,000 төгрөг. Сонголтын хувьд бол маш их өргөн сонголттой байгаа. Хүүхдийн бас күртгүүнүүд Benetton брендийн күртгүүнүүд маань 3 ширхэг 39,000 төгрөгөөр хямдарсан. Хавар намрын 100 г-ийн синтванон күртгүүнүүд, за өвлийн бас синтванон үстэй дотортой күртгүүнүүд, болтонууд гэх сонголтын хувьд бол өргөн сонголттой байгаа. За эмэгтэй күртгүүнүүд маань бүр 3 ширхэг 39,000 төгрөгөөр хямдарсан байгаа. 100 г-ийн синтванон за өвдөд авсан урттай арзмарын сонголтын хувьд болохоор SS 2XL хүртэл бүх арзмаарууд байгаа. Өнгөний сонголт сулгуу хөх болон хүрэн цэцэгтэй хар гэсэн 3 өнгөний сонголттой. Үн 39,000 төгрөг. Бүр 3 ширхэг 39,000 төгрөгөөр авах боломжтой. Одоо удахгүй бас хаврын үйлрэл ирж байна тэгэхээр хэрэгтэй байх. За өргөжлүүлээд бас хантааснууд бүх насныхын хэрэглэгддэг хантааснууд маань 3 ширхэг 57,000 төгрөг болоод хямдарсан байна. За тэгээ манай дээр ирэхэд цагаан сарын багцаас гадна бүх насны бүх төрлийн бэлэн хувцас гутлнууд бас худалдаалагдж байгаа. Хүүхдийн няраа бодинууд, за хавар намрын күртгнүүдийн хувьд бол маш их өргөн сонголттой байгаа.
эрэгтэй эмэгтэй хавар намрын хүртгүүнүүд, эмэгтэй хүртгүүнүүд ерөөсөө өвлийг хавар намрын гэлтгүй бүгд 55,000 төгрөг болоо амьдарсан болтой байна. Өвлийн тединүүд байна. Эко шүүп материалтай хүртгүүнүүд, за богино хүртгүүнүүд, загварын хүртгүүнүүд маань бүгд 55,000 төгрөг болоод амьдарсан байгаа охид бисквичүүдтэй зориулан. За эрэгтэй хүртгүүнүүдийн хувьд болохоор Хавка брендийн хүртгүүнүүд маань 285,000-аас 135,000 төгрөг болоод амьдарсан байна. За арай жоохон урт загвартай пелликэн хүртэг бол 235,000-аас 89,000 төгрөг болоод хямдарсан байх жишээтэй бүх насны бүх арзмаарууд байгаа. За мөн манай дээр цасны хүртгүүнүүд, цасны өмднүүд маань хямдарсан байгаа. За цасны хүртгүүнүүд ерөөдөө арзмарын сонголтууд SS 2XL хүртэл бүх арзмаарууд бүх сонголтууд байгаа. За цасны өмднүүдийн хувьд болохоор дандаа одоо мөрөвчгүй загварууд нь үлдсэн байгаа. За цасны өмднүүд бүгд 49,000 төгрөг болоо амьдсан. За ер нь бол одоо 1 сар 2 сар ч юм бол одоо цасны баяр их болдог, агаар салхинд их гарч булгадаг ийм уйлрал. За тэгвэл цасны өмднүүд бүгд 49,000 төгрөг болоод хямдарсан байгаа шүү. За мөн хүүхдийн хүртгүүнүүд маань 95,000-аас 49,000 төгрөг болоо хямдарсан. За энд байгаа хүртгүүнүүдийн онцлог нь гэвэл бүгд 2 давхар хүртэг, 4 үйлдвэрлэлээр хэрэглэгддэг. За гадна тал нь болохоор ус цас чигний хамгаалалттай хүртэг. За дотор тал нь хавар намар өмсчгөр бас өнгөний хувьд болохоор өөр өнгөтэй ингээд маш гоё цогцолгоотой. За эрэгтэй эмэгтэйс бүх насныхан. За насны хувьд болохоор 5-аас 16 нас хүртэл бүх насныханд таарахаар арзмаарууд байгаа. Эрэгтэй эмэгтэй бүгд дандаа давхар хүртгэнүүд. Тэгэхээр та бүхэн маань нэг сумаар 2 туулаа буудах нэ. За мөн манай дээр Adidas, Nike, Fila брендийн цамцнууд маш их өргөн сонголттой, малгайтай, малгайгүй, цахилгаантай, товчтой, загварын хувьд маш өргөн сонголттой байгаа. За үүний хувьд болохоор 85,000-аас 125,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. За тэгээ бүр босооцохтой цамцнууд, дугуйцохтой, малгайтай цамцнууд, арзмарын сонголтууд ч гэсэн маш өргөн сонголттой. SS 2XL хүртэл бүх арзмаарууд сонголттой байгаа. За тэгээд Adidas, Nike-ийн цамцнуудаас гадна эрэгтэй эмэгтэй бэлтгэлийн болон даавн джинсийн өмднүүд маань худалдаалагдаж байгаа. За ерөөдөө жогер маягийн кармата манай залуучуудын өмсөх дуртай джинсийн өмднүүд гэхэд 89,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За өнгөний сонголт хар болон хөх цэнхэр гэсэн хоёр өнгөний сонголттой. За тэгээд зөвхөн жогер гэлтгүй энгийн шулуун нарийн загвартай джинсийн өмднүүд маань бүгд 89,000, 105,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За өнгөний сонголттой хувьд хөвчлэн хөх өнгөнүүд, за тэгээ хар саарл бараа өнгөнүүд манай залуучууд яг сонголт болсон өнгөнүүд худалдаалагдаж байгаа. Эрэгтэй эмэгтэй даавн өмднүүдийн хувьд бол сонголт арвин байгаа. За үүний хувьд 45,000-аас 99,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. За одоо жишээлбэл энэ Tommy брендийн даавн өмд 99,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Арзмарын хувьд болохоор 32 арзмаараас 44 хүртэл арзмарын сонголттой. За 44 гэдэг бол одоо маш том биетэй залуучууд маань тохирноо 130-аас 140 кг жинтэй. За тэгээ чанарын хувьд болохоор маш гоё цэвэр даавн материалтай өмднүүд. За одоо жишээ нь энэ өмд гэхэд 55,000 төгрөгийн үнэтэй. За арзмарын сонголт 28-аас 38 арзмаар хүртэл арзмарын сонголттой. Өнгөний сонголтууд нь бол бүхэл төрлийн өнгө байна. За цайвар, саарл, хар, хөх, бор, шаргал. За ерөнхийдөө таны сонирхол нийцэх бүхэл өнгөнүүдийн сонголтууд манай дээр бүгд байгаа. Үүний хувьд 45,000-аас 45,000, 55,000, 99,000 төгрөг гэсэн үнэтэй худалдаалагдаж байна. За эрэгтэй эмэгтэй носон цамцнууд манай дээр 60% амьдралтай байгаа. За Polo брендийн цамцнууд маань 125,000 төгрөгнөөс 45,000 төгрөг болоод хямдарсан байгаа. За арзмарын сонголтын хувьд болохоор SS 3XL хүртэл. За тэгээд үргэлжлүүлээд Valentino, Burberry, Coach, Prada гэх бүхэл төрлийн брэндүүдийн носон цамцнууд маань бүгд 45,000 төгрөг болоод хямдарсан. За охид бүсгүйчдийн хувьд болохоор Polo болон Gucci брэндийн цамцнууд маань мөн адил 45,000 төгрөг болоод хямдарсан байгаа. За эмэгтэй хавар намрын гутлууд маань гарч ирсэн даруйдаа бас хямдрал цагаан сарын хямдралд орсон байгаа. За үүний хувьд 175,000-аас
65,000 төгрөг болоо хямдарсан. 36, 37, 38, 39 хүртэл ярьсан мартай. За сүүлийн мод болсон зузаан памгаруулалтай, за материалын хувьд болохоор цэвэр арьсан материалтай. Зузаан эзэний болтой гутлууд үн 65,000 төгрөг болоод хямдарсан. За мөн охид залуучууд маань зориулаад доктор Мартинсийн гутлууд маань 390,000 төгрөгөөс 95,000 төгрөг болоод хямдарсан. За арзмарын сонголтын хувьд болохоор 36, 37, 38 арзмаарууд дандаа үлдсэн байгаа. За өнгөний сонголтууд дээрээс бүх л төрлийн өнгө загварууд байгаа. За хамгийн гол нь оригинал доктор Мартинс байдаг. За мөн үргэлжлээд хүүхдийн гутлнууд маань хямдрахтаа бүр цагаан сарын вакцины хямдрал маань орсон байгаа. За та бүхэн манай хүүхдийн хавар намрын болон өвлийн гутлнуудыг 3 ширхэг гутлыг 45,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. Эрэгтэй, эмэгтэй, за хавар намрын өвлийн альж загвараас нь холиод өнгө загвар арзмаараас нь холиод 3 ширхэг 45,000 төгрөгөөр авах боломжтой. За хэрвээ нэг ширхгээр нь худалдаа авах бол ширхэг нь 25,000 төгрөг олж хямдарсан байна. За эмэгтэй мөн хавар намрын гутлууд саяны 175,000-аас 65,000 төгрөг болж хямдарсан хавар намрын гутлуудын за гуруудын сонголтууд энэгээр дахиад өшгөө зөндөө олон сонголтууд байна. За бүсгүйчүүд та бүхэн маань бас цагаан сараар дээлэн дээрээ өмсөх гутал хайж ивэл манай Ace Outlet дэлгүүр дээр хавар намрын гутлнууд 65,000 төгрөг болоо хямдарсан байгаа шүү. За Австралийн алдарт UGG брендийн хоньны нэхэ дотортой цэвэр арьсан гутлууд маань 285,000 төгрөгөөс 99,000 төгрөг болоо хямдарсан байгаа. За өнгөний сонголтын хувьд болохоор одоо ихэвчлэн бор шаргал өнгөнүүд үлдсэн. Арзмарын сонголтын хувьд 39-с 44 хүртэл арзмарын сонголттой. Өмсгөл харин жоохон жижиг өмсгөлтэй шүү манайхан. За маш гоё зузаан хоньны нэхэ дотортой цэвэр арьсан гутлууд. За тэгээ үргэлжлүүлээд дөрвөн хөлөрлийн гутлнууд бас хямдарсан байна. За энэгээр өвлийн пүүз за манай пүүзэн дурлагчдаа зориулаад өвлийн пүүз болон засны гутлууд 39,000 төгрөг болоо хямдарсан. За арзмарын сонголтын хувьд загвараас шалтгаалаад 36-аас 44, 45 хүртэл арзмарын сонголтууд байгаа. За засны гутал шинээр бас ирээд 39,000 төгрөг болоод хямдарсан байгаа. Coleman брендийн маш хөнгөн ус цас чигний хамгаалалтай, вибрамалтай, зузаан дотор юм засны гутал маань 39,000 төгрөг болоо хямдарсан байгаа шүү. За мөн цагаан сарын вакцины худлаанд маань хавар намрын гутлууд бас оролцож байгаа. За Polo брендийн доктор Мартинс загвартай гутлууд маань 3 ширхэг 75,000 төгрөг болж хямдарсан цэвэр арьсан материалтай хавар намрын гутал 36, 37, 38 арзмаар сонголттой. За энэхүү гуталтай маань бас нийлүүлээд холиод авах боломжтой Cosmo Pro гэдэг цэвэр арьсан материалтай гутлууд 34-өөс 40 хүртэл арзмарын сонголтуудтай. Та бүхэн маань энэхүү хоёр гутлаас аль нэгийг сонгоод 3 ширхэг 75,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. Хоёрдугаар сарын 13-ны баасан гарын мэдээлэл үйлдвэрийг сонгон үзэн эрхэм үзэгчдтэй баярлалаа. Та бүхэн BM8 гаригуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн тайм хэлбэрээ хүлээн авч үзээрэй. Баяр та үзэгчдээ.